Ганагийн сүгт давтай морил. Королевын мөрөдөл буюу зөвлөлтийн сансрын алтан үе. Гагарин нислэгийн нөхцөл байдлыг илтгэж королев түүнээс ямархуу сэтгэгдэлтэй байгааг асууж байлаа. Удалгүй хамгийн их сэтгэл зовоож байсан жингүүдлийн байдалд орлоо. Гагарин жингүүдэл үнэхээр гайхалтай юм. Бүх зүйл хөвж нисч байна гэжээ. Хүн сансарт амьд байж чадна. Энэ бол хүн төрлөختөнд сансрын үүд хаалгыг нээсэн мөч байлаа. Гэвч анхны нислэг дуусахаас өмнө урдчлан төлөвлөөгүй аюул боллоо. Дэлхийг бүтэн тойрсон сансрын хөлөг хурдаа сааж буужингаас салах ёстой байсан боловч тэдгээрийн хоорондох кабель салгагдсангүй. Буужингийн хэсэг хөлгийн хамт агаар мандалд орж ирэх үед эргэлдэж Гагарины биед дэлхийн татах хүчнээс 10 дахин их аимшигтай ачаалалд орно. Энэ байдал кабель агаарын эсэргүүцлийн нөлөөгөөр шатаж тасрах хүртэл 10 минут хугацаанд хүргэлжлэв. Хичнээн туршлагатай нисэгчиж ийм ачааллыг илүү удаан тасварлахад бэрх байдаг. Харин Гагариныг аварсан зүйл бол королевын санаачилсан хөлгийн суудал байлаа. Хурууныхаа үзүүрийг чөдлөгөх чадваргүй болсон Гагарин суудлын хамт онож буй хөлгөөс аюулгүй зайд шидэгдэжээ. Гагарины газар дахь хөрөмжийн долгионыг барьж авлаа хэмэх мэдээлэл нислэгийн удирдах төвөөс ирэх үед инженерүүд санаа амран уйлж байсан гэдэг юм. Энэ нь тэдний бүтээсэн суудал ямар нэгэн асуудалгүй ажилласныг илтгэнэ. 108 минут үргэлжилсэн сансрын анхны нислэг амжилттай дуусч Гагарин Москвад баатрын ёсоор угтав. Гагарин сансрын нислэгийн тухай илтгэж Хрушевоос шагнал гардан авах үед энэ мөчийг хамгийн их хүсэн хүлээж байсан королев тэнд байгаагүй юм. Аав минь олны өмнө ил гарах ирэхгүй учраас иргэдийн жигсаалын хамгийн сүүлийн машинд сууж таарсан. Хүмүүс зайгүй шигжсэн байсан тул улаан талбайд орж чадаагүй. Гэртээ эргэж ирж үйл явдлыг зурагтаар үзсэн. Хэмээн королевын охин Наталья дурсан ярьжээ. Түүхийн сүдэрт нөгцсөн королев дараа нь илүү том төлөвлөгөө боловсруулж эхлэх болно. Королевын мөрөдөл. Анхны химэл дагуулх өргөх, анхны хүнийг сансарт нисэх өрсөлдөөнд ялагдсан Америк шин төлөвлөгөө боловсруулав. Ерөнхийлөгч Кеннеди 1960 онд багтааж саран дээр хүн буулгах Аполло төслийг 1961 онд танилцуулсан юм. Энэ үед төмөр хөшгөний нөгөө талд өөр нэгэн төсөл эхэлж байлаа. Үүнийг нотлох зүйл одоо ч Байконурын сансрын бодолд бий. 24 метрийн өндөртэй аварга тээвэрлэгч N1 буужинг угсар хөлдөрөөс нислэгийн талбайд хүргэх зориулалттай юм. Сансарт анх удаа хүн нисгсэн королев шин төрлийн буужин бүтээж эхэллээ. R1-ийн дараа бүтээгдсэн N1 буужингийн өндөр 105 м, хөдөлгүүрийн тоо 30, зөвлөлтийн үеийн хамгийн том буужин байлаа. Королев энэ аврах буужингаар юу хүрхийг хүсэж байсан бол тухайн үед түүний удирдлагад ажиллаж байсан зохион бүтээгч Владимир Бугуровт нэгэн тэмдэглэлийн дэвтэр хадгалагдсан үлджээ. Тэр бол N1 буужингийн төслийн үед хэрэглэж байсан нууц дэвтэр юм. Түүнд 1959 оноос хойш королевын оролцсон бүх төслийн тухай мэдээлэл бичигдсэн юм. Гагарин сансарт нисгээс 2 жилийн өмнө бичсэн тэмдэглэлийн хуудсанд сонин хэлбэртэй сансрын хөлгийн дүрс олон тооцоо томьёолын дунд зурагдсан байдаг. Мөн хуудасны буланд бидний зорилго бол дэлхийг тойрон эргэх биш, саранд хүрэгч бас биш, гариг хоорондын нислэг юм хэмээн бичсэн байлаа. Королев ангарагт хүн нисэх талаар 1959 оноос эхлэн төлөвлөж байж, түүний насан туршдаа нэндэгнэж байсан нэгэн ном бий. Королев өөрийн сансар тэмүүлгэд хүргэсэн Циолковскийн Собрание сочинений номыг олон дахин уншихдаа хуудас суулганы захад олон удаа тэмдэглэл хийсэн байдаг юм. Хүн төрлөختөн их дэлхийд мөнхөд оршин суухгүй. Эхлээд агаар мандлыг нэвтлэн цаашид гэрэл орон зайг мөшгөн хөөж нарны аймгийг бүхэлдэн туулна. Хэмээн энэ номын эхний хуудсанд бичигдсэн мөрөөд королевын хамгийн дуртай үгс байлаа. Гариг хоорондын нислэг хийж нарны аймгийг танин мэдхийг хүссэн Циолковскийн мөрөөдлийг королев өвлөн авч бодит зүйл болох нь түүний хувьд нэгэн насны амьдралынхын зорилго байлаа. Гэвч ангар хүртэл дэлхийдээ хамгийн их ойртох үед ч сар хүртэлх зайнаас 150 дахин хол 56 сая километр зайтай. Төсөөлөхөд ч бэрх сансрын алс холын аяллыг королев хэрхэн бодит зүйл болохоор төлөвлөж байв. 500 тонн жинтэй аврах хөлгийг дэлхийгээс хөрөх боломжгүй. Иймд хөлгийн хэсгүүдийг тус тусад нь хөргөд сансарт угсарахаар төлөвлөжээ. Үүний тулд 75 тонн жинтэй ачааг тойрог замд хүргэх чадалтай N7 буужинг зохион бүтээсэн байна. Хөлгийн үзүүрийн шүхэр хэлбэртэй хэсэгт нарны зай угсарч шаардах энергийг удаан хугацааны турш хангах
хөлөг доторх хүлэмжинд хүнсний ургамал тариалахаар тус төлөвлөжээ. Мөн сансрын хөлгийн их загварыг ч мөн бүтээгээд байлаа. Гэвч алс холын гарагт үрхийг зорьсон Королевын мөрөөдөл бодит төлөвлөгөө болох эхний шатанда зогсох болно. Шалтгаан нь Хрущев байлаа. Тэрээр алсын холын гарагт үрхээс илүүтэйгээр Америкийг даван гарахыг хүч хулчилж байлаа. Хэрв энэ төлөвлөгөө үргэлжлэн хэрэгжсэн бол 1985 он гэхэд хүн ангарагт хүрэх бүрэн боломжтой байсан. Хэмээн зөвлөлтийн сансар судлалын түүх болсон бөгөөрөв нотолж байна. Сансрын альва төсөл эрх мэдэлтнүүдийн талалд нийцээг бол хэрэгжих боломжгүй гэдгийг Королёвч сайн ойлгож байлаа. Иймд зорилгоо өөрчлөх болно. Москвагийн нисхийг сургуульд хүйтэн дайны үед бүтээгдсэн нэгэн сансрын хөлөг хадгалагдаж байгаа. Тэр бол Королевын удирдлагаар бүтээсэн саран дээр газар дах хөлөг юм. Хрущев Америкчуудад адил хугацаанд саран дээр хүн болох шийдвэрийг 1964 онд гаргасан юм. Гэвч зөвлөлтчүүд Аполло төслөөс 3 жилээр хоцорч байсан тул яаравчлах шаардлагатай байлаа. Саран дээр хүн болох зөвлөлтийн төлөвлөгөөнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол сансрын нисгч Алексей Леонов юм. Саран дээр анхлан газардахаар аль хэдийн сонгогдсон байсан тэрээр тухайн үед газардах сургуулийн багийг давхар удирдах байж. Леонов 1965 оны 3 дугаар сарын 18-нд түүхэн үүрэг гүйцэтгэж анх удаа задгай сансарт гарлаа. Дэлхийгээс 500 км зайд сансарт 12 минутыг өнгөрүүлэх үед түүнийг хөлөгтэй цорын ганц утас холбож байсан юм. Энэ үйл явдал хүнийг саран дээр буулгах бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн юм. Шинэ пуужийн бүтээх цаг хугацаа байгаагүй учраас Королёв саранд түргэхэд N7 пуужинг ашиглахаар төлөвлөжээ. 30 хөдөлгүүртэй 3000 тонны жинтэй энэ пуужингаар сансрын 2 нисгч бүхий хөлгийг эхний шатны хөдөлгүүрээр хөөргөнө. 2-3 дугаар шатны хөдөлгүүр хөлгийг тойрог замд оруулахад ашиглагдана. Харин 4-р шатны хөдөлгүүр хөлгийг саранд хүргэнэ. Хөлөг сарны тойрог замд орох үед сансрын нэг нисгч задгай сансарт гарч газар дахт хөрөмжөд шилжин байрлана. Газар дахт хөрөмж сарны гадаргад ойртох үед сансрын нисгч цонхоор харж буухад төхөөрөмжтэй газрыг сонгоно. Королевын төлөвлөгөөний дагуу саранд Америкчуудаас төрүүлэн газар дах бэлтгэл ажил амжилттай үргэлжилсээр байлаа. Гэвч 1966 оны 1-р сарын 5-нд Королев ухаан алдан унлаа. Зүллэгт байх үед өвжилсэн зүрх нь амралтгүй ажилласан 22 жилийн ачааллыг даасангүй. Королев 9 хоногийн дараа хийгдсэн мэс заслын үед нас урж 59 жил тээсэн мөрөөдлөн тасарсан юм. Түүнийг зөвлөлтийн ард түмний хамгийн том хүндэтгэл болгон улаан талбайд оршуулсан юм. Зөвлөлтийн сансар судлалын тэргүүн шугамд байсан Королевын нэрийг тухайн үед л хүмүүс мэдэх болж түүнтэй салах ёс гүйцэтгэхээр улаан талбайг зорж байлаа. Королевын асуурсны дараа саран дээр газар дах төлөвлөгөө үргэлжилж N7 пуужингийн туршилтыг 1969 оны 7 дугаар сараас эхлүүлв. Гэвч дараалан хийгдсэн 4 удаагийн туршилт бүгд бүтэлгүйtэж зөвлөлтийн сансар судлал маш том хөлөг хүч алдсныг илтгэв. Мөн оны 7 дугаар сарын 20-нд Аполло 11 хөлөг саран дээр газардаж Америкчууд сансрын өрсөлдөнд тэргүүлж эхэлсэн юм. Марс 500 хэмээх төсөл 10 жилийн өмнө Орост хэрэгжиж дууссан. Төсөл ангар гариг руу хийх нислэгт зориулагдж удаа хугацааны аяллаа үед сансрын нисгчдийн эрүүл мэнд, сэтгэл зүйд гарах өөрчлөлт, мөн нислэгийн үеийн хоол хүнс болон бусад хэрэгцээ зүйлсийг хэрхэн хангах талаар судалсан юм. Энэ төсөлч 60 жилийн өмнө Королевын гаргасан санаачилгын үр дүн ажээ. Королев тухайн үед ийм судалгаанд ашиглагдах туршилтын модулыг ч бүтээж байсан байна. Королевын амьд ах үеийн дуг бичлэг хадгалагдаж байдаг. Бичлэгт тун удахгүй сансрын аялал хүн төрлөختний хувьд ердийн тээврийн хэрэгсэл нь болно. Бодит байдалд туйлын хурдан тээврийн хэрэгсэл байх болно. Ердөө хагасгийн дотор л дэлхийн нөгөө өнцөгт хүрнэ гэвэл итгэмээргүй сонсогдож байна уу? 15 жилийн өмнө 200-300 км-ийн нислэг аимшигтай зүйл байсан. Тэгвэл одоо тэр л хэдний сонгоц бүтээгдэж үүнээс ч илүү хурдалж байна. Иймд хизээ нэгэн зэгт гариг хоорондын аялал бодит байх болно. Энэ бүхнийг би зөвлөлт улсын төлөө, зөвлөлтийн ард түмний төлөө, нийт хүн төрлөختний ашиг тусын тулд зориулагдахыг хүсэж байна. Одоогоос 60 гаруй жилийн өмнө зөвлөлт хэмээн нэрлэгдэж байсан улсын сансар судлалын алтан үеийн төлөөлөл болсон Королев хэмээх сууд эрдэмтэн амьдарч байсан юм. Түүний мөрөөдөл хүсэл эрмэлзлийг өнөөдөр дэлхийн сансар судлалтай холбоо бүхий олон хүн үргэлжлүүлсээр л байгаа. Сансар түүх биш, ирээдүй байх ёстой.
Та Ганагийн сувгийн контентыг үзлээ. Лайк, шеэр, subscribe хийгээ битгий мартаарай. Чанартай контентыг зөвхөн Ганагийн сувгаас.